Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүх хүрэлцэн ирсэн хүмүүстээ баярлалаа гэд нэг алгадчихчих тийм ээ тавтан бодлоорой. Тэгээд одоо бид нэр ингээд цаг үеэ ингээд бодоод үзэх юм бол ингээд даан дэжин хямрал янз бүрийн юм сонсогдож байна тийм. Тэгээд би нэг юм хөвгтэй явдал гэхүү нэг тийм болсон явдал сонсон. Тэрний байсан бэ гэхээр нөгөө өнөө цагийн үед эдийн засаг хямралтай байхад одоо нөгөө хүмүүсийн цалин мөнгө бас хүрэлцээгүй тэгээ зээлгүй хүн гэж бол бараг л байхгүй байх тийм. Тэгсэн чинь нэг залуу ингэж ярьж байна гинэ. Би зээл авахаас айдгүй. Харин банкуд надаас аага зээл өгөхгүй байгаа гинэ. Тэгэхээр ер нь бол цаг үе бол хэцүү байгаа ч гэсэнтэй бас тийм зөрөгтэй бас хүмүүс бас байна. Банкуд хүртэл агаад байдаг тийм. За тэгээ бүгдээрээ хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбираа бурхан бас өөрийнхөө үгээр бидний зүрх сэтгэл хандан ярих болтгай гэд хамтдаа төвчхан залбирая. Бидний аав минь бид нар таныхаа өмнө ирээ залбирч байна. Та энэ газар өөрийнхөө ариун сүнсээрээ бид нарыг хүчин авч бидний зүрх сэтгэлд хандан ярьж бидний зүрх сэтгэл гэрэл гигээг тусгаж та ямар үнэн аим зам болохоо та биднэрт илчлэн харуулж өгнө. Та цорын ганц амьд бурхны хүү болохоо та энэ цагт батлан харуулж өгч. Таны хайр нүгөөсөл энэ цагийн турш бидэнтэй хамт байх болтугай гэд таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За би өнөөдөр Христ итгэгчдийн хувьд бол маш чухал баяруудын нэг нь бол амьлсны баяр, бидний эзэн Христ амьлсны баяр. Гэхдээ би энийг маш энгийнээр та бүгдэд тайлбарлаж өгөх болно. Тэгээд тэрнээс өмнө бүгдээрээ хамтдаа эхний ишлэг харин 1-р Тимот 2:4 дээр ямар ишлэл байдаг вэ гэхээр тэрбээр бүх хүнийг аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэ гэж хүсдэг гэж. Бурхан хэлэхдээ бүх хүнийг аврагдаж үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг. Гэхдээ яг энэ үнний мэдлэгийг хүмүүс ойлгож бас аврагдаж гинүү гэдэг бол харин нэг өөр асуудал байгаа. Тэгээд бид нэр өнөөдөр хийгдэж байгаа те сая залуучуудын өсвөрийн дараамыг харлаа, пүжигчийн гэрчлэлийг сонслоо, бас дунд насны бас хүүхдүүдийн бас мэдлэгийг үзэн тэгээд яг энэ хийгдэж байгаа зүйлээр та өнөөдөр ер нь Есүс Христ гэгч юу хинбэ юу болоод тэгээд ингээд өглөөс амьлсан гэж хүртэл яригадаад байгаа юм бэ гэдэг зүйлийг ойлгож авах байхаа гэж найдаж байна. За нэг юм энгийн асуултаас эхэлбэл цуглааны эцэгтээс итгэгч хүмүүсээс магадгүй асуувал тийм Есүс Христ чиний хувьд хин юм бэ гэж асуувал хүмүүс юу гэж хариулах вэ гэхээр магадгүй Есүс бол амьд бурхны хүү гэж хариулна. Зарим нь миний хамгийн дотны найз, миний намайг ганцаардах үед Есүс бол миний дотны найз байдаг. Эсвэл миний аав, хинт хэцүү үед намайг өмөрдөг, хамгаалдаг миний аав. Аль эсвэл зарим нэг хүн бүх зүйл бурхан Есүс Христ бол миний бүх зүйл. Эсвэл бурхан бол хайр, миний өмгөөлөгч, миний аврагч гэх мэтэр Христ итгэгч хүмүүсээс асуувал танд хариулж өгөх баг. Тэгвэл олон зуун жилийн турш дэлхийд даяарх олон мянган Христ итгэгч биднээс гадна маш олон Христ итгэгч хүмүүс байгаа. Олон зуун жилийн турш энэ Христ итгэл дээр яг энэ итгэлээ ингээ хадгалсаар яваад байгаа нь ямар учиртай юм бэ? Яагаад Христ ийм чухал байгаад байгаа? Яагаад ийм утга учиртай зүйл ингээ байгаад байгаа гэдгийг бас хэлж өгмөр байгаа. Тэгэхээр яг хуу Христ итгэлийн талаар бид нөгөө хараахан ойлголттой болоогүй хүмүүсийн хувьд заримдаа бид нэр ингэж бодох гэдэг. Тэгэхээр цуглааны хүмүүсийг харахаараа энэ их сонин хүмүүс. Энэ байгаа нэг сонин. Таныг тэгжсэн үү? Эмгийн хүмүүсийн хийгээд байгаа гой сайхан зүйлсээс нь хоол байгаад нэг зожиг юм шиг тийм. Зожиг юм уу гэхээр зожиг биш. Нэг тийм хүмүүс тийм. Тэгээ заримдаа магадгүй хүмүүсийн нүдэнд нөгөө эвэртэй туулаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Эвэртэй туулаа гэж юу нь бол байхгүй. Гэхдээ нөгөө нэг тийм сонин гэдэг зүйлийг илэрхийлээд байгаа шүү дээ. Би заримдаа бас тэгж боддог. Намайг заримдаа хүмүүс харахад энэ ямар сонин эвэртэй туулаа вэ гэж бас боддог байх вэ гэж боддог. Тэгээ ер нь бол зарим тохиолдолд нэрээ ингэж бодох гэдэг хүмүүс нөгөө нэг гой сайхан зугаа цэнгэлээс илүүтэйгээр хоол яг энэ итгэл үнэмшил үнэхээр чухал юм байна. Яг энэ зүйл рүү Есүс Христ рүү илүү анхаарлаа хандуулж тэр зүйл рүү цаг зав илүү зарцуулаад байгаа учраас яг ийм зүйл рүү ийм бодол хүрэх гээд байдаг. Гэхдээ яг хуу тэдгээр хүмүүс нь яг нэг талаасаа тэгж харагдах гад байгаа боловч нөгөө талаасаа шударга бас бусдын төлөө гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс байдаг.
За гэхдээ Христ итгэгч хүмүүс бас тодорхой хэмжээнд ингээ бусдаас ингээ жоохон өөр байгаа тийм. Гэхдээ өөр гэдэг нь үнэндээ нөгөө нэг Христ итгэгч бус хүмүүсээс одоо бүр одоо юу гэдэг нь ижилхэн л бид нэр адилхан хүмүүс одоо юу гэдэг нь Христ итгэгч хүмүүс бусдтай л адилхан алдаа гаргадаг стресстэх үе байдаг уу, стресстэх үе байна, эргэлзэх үе эргэлзэн тийм ээ. Яг уу янз бүрийн ялгаатай зүйл магадгүй бидний амьдрал дээр харагдаж болох ч гэсэн бид бүгд бол ижилхэн адилхан хүмүүс. Тэгвэл харин нэг л ялгаатай зүйл байгаа. Нэг л ялгаатай зүйл нь юу вэ гэхээр тэр нь Есүс Христийг таньж мэдэн өөрснийхөө амьдралд оруулсан хүмүүс л баг. Хүний хувьд бол бид нар бүгд ижилхэн, бүгд алдаа дутагдлаа, тэг яг нөгөө яг зөв зүйлийн төлөө явах гэж хичээж байгаа хүмүүс. Гэхдээ Христ итгэж хүмүүсийн хувьд нэг ялгаатай зүйл нь Есүс Христийг таньж мэдэн өөрснийхөө амьдралд өөрч оруулсан хүмүүс. Нэг ялгаатай зүйл нь Есүс Христтэй уулзсан учирлал юм. Тэр уулзалт нь бидний зүрх сэтгэл найдварыг гэрэл гээгийг өгд юм аа. Үнэндээ бид төгс биш. Гэхдээ бид өөрчлөгдсөн хүмүүс. Бид бусдаас өөр сонир хүмүүс биш. Гэхдээ бид өөрчлөгдөхийн төлөө шинжлэгдэж яваа, өөрчлөгдөхийг хичээж байгаа хүмүүс. Бид бусдаас ямар нэгэн тийм дээр байр суурьнд байгаа хүмүүс биш. Бид бусдтай адилхан. Бидний ялгаа бол Есүс бидний амьдралд орж ирсэн явдал юм аа. Тэгээд ялангуяа хүмүүс ингэж ярьдаг ч тийм өөрсдийнхөө амьдрал дээр мэдлэг боловсралтай байж болно. Тэ та олон янзын сургууль төгссөн байж болно. Та янз бүрийн тийм мэдлэг зэрэгтэй байж болно, хэрэгэм зэрэгтэй байж болно. Гэхдээ хүн байх гэдэг чухал гэдэг. Одоо нийгмийн хүмүүс ч хүртэл ярьдаг ч тийм баг хүн болгон хүн болох, хүн чанартай байх гэдэг бол чухал шүү гэж ярьдаг. Тэгээ ингээд бодоод үзэх юм бол бидний мөн чанар юу вэ гэхээр бид бүгд амьдралдаа зөв зүйлийг хийхийг хүсдэг, гэхдээ буруу зүйлийг хийчихдэг. Бид бүгд хийх ёсгүй зүйлээ хийж байсан магадгүй, хийх ёсгүйгээ хийж байсан баг, бодох ёсгүй зүйлээ бодож байсан баг. Энэ нь юу хэлээд байгаа вэ гэхээр бидний мөн чанарт нэг талаас сайн сайхан зүйл байгаа ч гэсэн нөгөө талдаа бидний мөн чанарт бас юм саар зүйл байгаа юм байна гэдгийг хэлж өгдөг. Тэгээ юу гэж би бас та бүгдээс асуумаар байгаа вэ гэхээр та хизээ нэгэн цагт худлаа хэлж байсан. Хин нэгнийг та гомдоож байсан. Зөв гэдгийг нь мэдсээр байж та буруу сонголт хийж байсан. Бид бүгд ийм зүйлийг хийдэг, тийм үү? Хэдийгээр бид нэр гэмт нүгэлт мөн чанартай ч бидэнд найдвар байгаа. Тэр найдвар бол Есүс Христ юм аа. Ямар ч гэм нүгэлгөө аатлаа бидний алдаа зөрчил буруутгалыг өөртөө авч загалмай дээр цовдлогдож үхлээс амьлуулагдсан нэг юм. Библиэлд хэлэхдээ Лук номон дээр харагтун тэр амьлсан байна. Тэр бушинд байхгүй байна. Есүс хэлэхдээ би хэдийнэ нөгөө дагалдагч нартайгаа шав нартайгаа байхдаа өөрөө би үхлээс амьлуулагдах болно гэж хэлсэн байсан. Гэтэ дагалдагч нар бас хараахан тэр зүйлийг ойлгоогүй байсан байгаа. Тэгээд бид нэр илүү жоохон асуудлын өөрснийхөө амьдрал байдаг асуудлын жоохон гүн рүү жоохон орох гээд үзье. Тэгээд магадгүй та өнөөдөр энэ сууж байгаа ч гэсэн дотроо олон зүйлийг тээж яваа. Олон янзын асуудал, бэрхшээл таны дотор байна. Тэгээд би асуулт асуугаад тэгээд та зүгээр дотроо бодорой надад хариулаад надад юу гэдгийг чангаар хэлэх хэрэггүй. Магадгүй хэн нэгэн таныг хуурсан уу? Та итгэсэн боловч харин тэр танаас оровсон. Тэр үед сэтгэл чинь эмзэглэж зүрх чинь эмтэрсэн баг. Хизээ нэгэн цагт та гологдож байсан уу? Хангалтгүй мэд. Хинт хэрэггүй мэд. Хинт чамайг сонсоогүй мэд. Та мөн доромжлогдож байсан уу? Хүмүүсийн үг заримдаа гараа тэ янз бүрийн нөгөө эртээ зүйлээр зүсгээс жилүүгээр гүнздэг тийм ээ. Гаднаа инээж байгаа ч дотроо ганцаардаж байгаа үе бидэнд байдаг. Хинч ойлгохгүй байгаа мэт, хинч сонсохгүй байгаа мэт магадгүй та өөрийгөө буруутгадаг баг. Би яагаад ийм юм хийчихв?
Яагаад би ийм хүн юм бэ гэж. Хэдий тэмч магадгүй та хуурдагдж байсан ч гэсэн одоо би түрүү хэлсэн Христ итгэгч хүмүүсийн хувьд бол найдвар би гэж хэлсэн. Магадгүй та хуурдагдж байсан бол Есүс ч бас хуурдагдж байсан юм аа. Яагаад тэгэхээр Юдас түүний 12 шавийн нэг нь Есүсээс урвсан. Хэрвээ та голөгдөж байсан бол Есүс ч бас хүмүүс голөгдсөн. Өөрийнх нь хүмүүс түүнийг хүлээж аваагүй, түүнийг үнэлээгүй, түүнийг буруутгасан. Доромжилж, шоолуулсан, нулиммуулж, задулсан. Магадгүй та ганцаардаж байсан бол Есүс ч гэсэн хамгийн хэцүү үедээ орхигдсан ба. Түүнийг яг бариад явах үед түүний дагалдагч нар бүгдээрээ орхисон, бүгдээрээ алга болсон. Есүс ч гэсэн яг хамгийн хэцүү үедээ орхигдсан. Магадгүй та буруутайгаа мэдэрч байсан уу? Гэхдээ Есүс бол ямар ч гим нүгэлгүй хатлаа бүх хүний нүглийг үүрсэн юм аа. Есүс зөвхөн биднийг ойлгодог гэж хэлээ зогсоогүй. Тэр бидний бүх асуудлыг өөр дээрээ өөрийнхөө загалмаа дээр өөрсөн болохыг би бас өнөөдөр яг энэ цагаар тайлбарлаж хэлж өгмөр. Хамгийн гол зүйл нь Есүс зүгээр бид нарыг ойлгоод орхиогүй. Энэ дэлхийд ирээд хүний биеэр ирээд танд байгаа тэр асуудлыг шийдэхин тулд, танд найдварыг өгөхийн тулд, танд уучлалыг өгөхийн тулд Есүс ирсэн юм аа. Бид нэг бодоод үзэх юм бол хүмүүсийн үндсэн хамгийн чухал хэрэгцээ нь юу байдаг вэ гэхээр бусдад өөрийгөө зүгээр илэрхийлэх тийм ээ. Зүгээр илэрхийлэх бөгөөд тэгээд бас ойлголцох нь хүний хамгийн чухал хэрэгцээ байдаг тийм үү? Заримдаа бид нэг бодоод үзэх юм бол хин нэгэнтэй ойлголцохгүй байвал хэцүү шүү дээ тийм. Ингээ ямар хин нэг нь буруугаар ойлгоод яваад байвал ямар сони би тэр хүн тэгж хандаагүй байхад энэ хүн яагаад надад ингэж хандаад байгаа юм болоо гэж бодох гээд. Тэгэхээр өнөөдөр миний дараагийн харах ишлэл бол Ишая номын 53-ийн 4-өөс 6 байгаа. Энэ дээр Есүс Христ бидний төлөө яг юу хийсэн бэ гэдгийг хэлж өгч байгаа. Түрүүний өсвөрийн дараамдаар бас яг энэ ишлэл маань давхацсан. За би энийг уншия. Үнэн дээр тэрбэр өвчнийг маань тээж өвдөлт зовоорыг маань өөрсөн байтал харин бид түүнийг Бурханд зохиулж, зодуулж, зовсон гэж бодсон. Гэтэл бидний тэрслэлээс болж тэрбээр сийчүүлжээ. Гим нүглээс мань болж тэрбээр нислүүлжээ. Бидний амгалангийн төлөө дээр нь гисгээл бууж бид түүний шарахаар эдгэрчээ. Бүгдээрээ хонь мэд төөрсөн байлаа. Би бүх хүн өөрийнхөө замаар явж байлаа. Түүн дээр харин яаваа бид бүгдийн хилэнц нүглийг тогсон юм аа гэж хэлж. За энэ дээр ямар зүйлийг бид нарт хэлээд байгаа гэхээр би түрүү хэлсэнтэй Есүс таны зовсон зүйлгээр танд байгаа асуудлыг зүгээр ойлгодог гэж хэлээгүй. Тэр ас холоос би өөрийг чинь мэдж байгаа гэж хэлээгүй. Харин Есүс энэ дэлхийд ирээд бидний өвчин, зовлон, зүдгүүрийг өөрөө үүрсэн гэж. Бурхан зохиул зодуулж хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр Бурхан зохиул зодуулж зовсон гэж бодсон. Гэтэл бидний тэрслэлээс бидний алдаа дутагдлаас болж тэрээр сийчүүлжээ, тэрээр загалмаа цовдлогджээ, тэрээр нэцлүүлжээ гэж. Бидний гим нүглээс болж биднэрт амар амгалан өгөхийн төлөө, бидний амар амгалангийн төлөө Есүс шитгэгдсэн юм аа. Бид бүгдээрээ хонь мэд төөрч өөрсдийнхээ замаар явж исэн гэж. Бид нар юун зөв, юун үнэн болохыг дэнслэж үзэхгүйгээр хүн өөрийнхөө нүдэнд зөв гэснээр л бид нар үйлддэг. Харин яаваа бид бүгдний хилэнц нүглийг түүн тогсон юм аа гэж хэлж. Тэгээ энэ ч онцолж хэлмээр байгаа зүйл нь тэр энэ дэлхийд ирээд Есүс Христ энэ дэлхийд ирээд таны туулж байгаа бүхнийг өөрөө туулсан. Загалмай дээр бид бүгдийн өвдөлт ичгүүр нүглийг өөртөө авсан юм аа. Тэгээ бүгдээр хамтдаа нэг юм зураглалыг төсөөлө бодоод үзье. Ямар зураглал вэ гэхээр та ингээд таны ингээд нуруунд дээр юм хүн тавьчих. Магадгүй ингээд та өөрөвч өөрсөн тэр өөрөвчин дотор олон янзын тийм хүнд чулуунууд
тэр хүн чулуунууд нь таны амьдралд байгаа. Одоо түрүүн байсан шүү дээ нөгөө өсвөрийн дараам дээр үзэн ядалт те юу гэдгийг танд байгаа тэр асуудлуудыг хэлж байгаа. Бусдыг уучлахгүй байдал, одоо завхаарал, одоо юу гэдгийг бусдыг буруутгал, гомдол, хорсол тэр бүх зүйл одоо магадгүй таны цүнхэнд тэр чулуу те яг чулуутай тэр хүн цүнхийг та өөрчсөн байна гэж бодвол та тэр цүнхийг үүрээд хэр хоол явж чадах байна. Тэр цүнхэнд байгаа зүйл нь магадгүй бидний өнгөрсөн үеийн алдаа, бидний шарах гомдол, янз бүрийн зүйл байх боломжтой. Гэхдээ та үнийг ганцаараа үүрсээр л яваад байдаг. Тэр асуудлаа тавихгүйгээр үүрсээр л яваад байдаг. Харин Есүс юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бүхнээ надад өг гэж хэлдэг. Матай номын 11-с 28 дугаар ишлэлдэр зүдэрч туйлдсан хүнд ачаа үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир би та нарыг амраа гэж хэлж. Есүс хэлэхдээ зүдэрч туйлдсан хүнд ачаа үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир би та нарыг амраа гэж хэлж. Та нар өөрсдөд байгаа бүх асуудлаа надад өг. Тэгвэл би та нарт амар амгалан, амар тайвныг өгөх болно гэж хэлж. Тэр таныг ачааг өөр дээрээ авсан гэж хэлсэн түрүүн таны ачаа дарамтыг Есүс загалмай дээр өөрсөн. Та ганцаараа биш. Есүс ч гэсэн тэр замаар таны туулсан тэр хэцүү замаар туулсан. Есүс таны шарахыг эмчлэх боломжтой. Тэр таны нулимшийг арчих болно. Таны өрч байгаа ачааг тэр авах боломжтой. Гол нь та Есүс Христэд итгэж өөрийнхөө ачааг өгөх юм бол Бурхан танд тэр амийг өгөх болно, тэр найдварыг өгөх болно. Таны өмнө хизээж байгаагүй тэр баяр хөөргийг Есүс танд өгөх болно. Тэгээд бас Коринт 8 дээр ингэж байдаг. Хуучин юмс нь өнгөрч харагтун шин басан байна гэж хэлдэг. Тэгээд бид нэр хуучин амьдралаа орхиод Есүс Христээр бид нэр ирэх боломжтой. Яагаад гэхээр Есүс ямар ч буруугүй атлаа бүх хүний бурууг өөр дээрээ өөрсөн гэж хэлсэн. Одоо бид нэр ингээд бодоод үзэх юм бол Есүс Христ загалмай дээр совлогдохдоо бидний одоо мөн чанар бол ингээд нэг бусдыг буруутгах, гомдох маш олон төрлийн асуудал бидний амьдрал, бидний зүрх сэтгэлд хоримтлагдсан байдаг. Гэхдээ Есүс биднэрт уучлалыг өгөхийн тулд тэр бүгдээс бид нарыг чөлөөлөхийн тулд биднэрт мөнх амийг өгөхийн тулд энэ дэлхий дээр ирээд ташуурдуулж ямар ч гин буруугүй атлаа тэр зовлон зүдгүүрийг хамгийн хүнд хэцүү тэр зовлон зүдгүүрийг өөрөө загалмай дээр цовдлогдсон. Загалмай дээр цовдлогдох гэдэг нь хамгийн хүнд хэцүү өглүүдийн нэг нь ингээд бодоод үзэх юм бол ингээд маш ингэж удаан ингэж тарчилж өгдөг. Тэгээд яг тэр зүйлийг та ингээд бодоод үзэх юм бол тэр зүйлийг Есүс таны өмнөөс таны бидний яг тэр алдаа дутагдал буруутгалын өмнөөс Есүс төлөөсийг өөрийнхөө амаараа төлж бидний амьдралд найдварыг өгсөн юм аа. Тэгэхээр би өнөөдөр танаас асуух зүйл нь та тэр ачаагаа тавихыг хүсэж байна уу? Шинэ эхлэл бидний хувьд бүх хүмүүсийн хувьд нээлттэй магадгүй Есүс Христийг амьдралдаа хүлээж аваагүй хүмүүсийн хувьд энэ урилга нээлттэй. Тэгээ би түрүү хэлсэнтэй Христ итгэгч хүмүүсийн хувьд нэг ялгаатай зүйл нь Есүс Христийг эзэн гэж таньж өөрийнхөө амьдралд хүлээн оруулснаар Есүстэй учирч уулзаж та бол үнэхээр амьд Бурхны хүү муу юм байна гэдэг тэр ойлголтод хүрсэн хүмүүс байна. Тийм учраас энэ хүмүүс эдгээр бид бүгд ижил хүмүүс ч гэсэн энэ хүмүүс бусдыг хайрлахын төлөө Есүс Христ биднийг хайрласан шиг бусдыг хайрлахын төлөө байдаг хүмүүс юм аа. Тэгэхээр магадгүй та ямар нэгэн ачаа хүн дарамт үүрсэн байвал та Есүс Христэд та өгөх боломжтой байна. Тэгээд Ром ном дээр юу хэлдэг вэ? Ром номын 19-ийн 10 дээр Есүс Христийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрсөн нь аврагдах болно гэж хэлдэг. Тэгэхээр бид нар яг зүрх сэтгэлдээ та бол цорын ганц үнэн амьд Бурхны хүн муу юм байна гэдэг тэр зүйлд итгээд та зүгээр амаараа түүнийг хүлээн зөвшөөр тунхаглах үед Есүс Христ таны амьдралд орж ирэх боломжтой юм аа.
Та магадгүй та Есүс Христийг хүлээж аваагүй бол бас яг энэ зүйлийг хийх боломжтой. Тэгээд бүгдээр хамтдаа залбирая. Тэгээд маш энгийнээр бидний хувьд ялгаатай нэг зүйл нь Есүс бидний амьдралд орж ирснээр бидний амьдрал өөрчлөгдсөн. Есүс бол амьд Бурхны хүү. Тэгээ бүгдээр хамтдаа магадгүй та Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрөөгүй бол надтай хамт намайг бас дагаад бас залбираарай гэж таныг урьж байна. За бүгдээр хамтдаа залбирая. Эзэн минь та бол цорын ганц амьд Бурхны хүү. Тэгээд бид нэр өмнө нь өөрснийхөө юун зөв үнэн гэж бодсноо бид нэр хийгээд явж исэн. Бид алдаад дутагдал буруутгал дотор магадгүй амьдарч байсан. Бид нэр найдваргүй бүх юм өнгөрсөн дууссан гэж хоосон итгэл найдвараар магадгүй бид нар амьдарч байсан. Харин та загалмай дээр бидний алдаад дутагдал зөрчлийг та өөрч загалмай дээр цовлогдож амьлуулагчны төлөө тань талархах юм. Эзэн тэгээ таны нэрд талархал нь байх болтугай. Та магадгүй таныг энд ирэн хайж байгаа зүрх сэтгэл байвал та хүрч өгөөрэй. Та өөрийгөө эзэн гэж таниулж бас мэдүүлж өгөөч гэж гонцолборч байна. Тэгээд энэ цагийг танд даатгаа таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.